5 дугаар сарын 23-ны өдөр бид аль бие осоор Камбриж хөтөлбөртэй франчайз сургууль болсноо одоо гэрчлэгээ гартаа авсан байгаа. Сайн байцгаана уу? За манай амжилт кибер болон санжин кибер боординг сургуулиудын маань scholarship буюу гадаад харилцааны баг манай 2022 онд үүсгэн байгуулагдсан байгаа. За тэрнээс хойш бол одоо тасралтгүй 4 дахь жилийн манай ахлах ангийн 10.12 дугаар ангийн сурагчтай бол яг one-to-one төлгөөний даваа ажилладаг байгаа. За яг одоогийн байдлаар нийт сургуулиудын хүрээнд 67 тэрбумын тэтгэлэг авсан байгаа. За тэр дундаа манай санжин кибер боординг сургуулийн маань 3 хичээлийн жилийн хүрээнд 47 тэрбумын тэтгэлэг амжилттай аваад байна. За анх 2024-өөс 25 оны хичээлийн жилийн бидний жилийн төлөвлөлтөнд бол Камбрижийн олон улсын хөтөлбөрийг бид амжилттай одоо авах ажлаа төлөвлөсөн байгаа. За тэгээ яг үүний хүрээнд бид нар 2025-аас 26 оны хичээлийн жилийн 9-р сар эхлэх үед бид нар аль бие осох хүсэлтэд бол өгсөн байгаа. За тэрнээс хойшоо 4 үе шаттай бид нар одоо олон улсын хөтөлбөрийн одоо аудитын шалгалтанд орсон гэж хэлж болно. За энэ шалгалтын хүрээнд бол манай бүх сургуулиудын дотоод багш ажилчдын ур чадвар, сурагчдын маань одоо төвшин, за сургуулийн маань санхүүгийн чадвар, за дээрэс нь манай сургууль маань Камбрижийн хөтөлбөр хичээлснээр ямар одоо алсын хараатай хичээлэг сурагчид одоо ямар үр өгөөжийг өгөх гэх мэтчлэн маш томоохон дид зэвдийн хүрээнд одоо би тэд шалгалтанд одоо орсон байгаа. Тэгээ 4 үе шатаа бид нар амжилттай давж 5 дугаар сарын 23-ны өдөр бид нар аль бие осоор Камбриж хөтөлбөртэй франчайз сургууль болсноо одоо гэрчлэгээ гартаа авсан байгаа. За Камбриж хөтөлбөр бол 4 үе шаттай хэрэгждэг. 4 одоо төвшөнд хэрэгждэг байгаа. За цэцэрлэгийн хөтөлбөр гэж байдаг, бага сургуулийн хөтөлбөр гэж байдаг, дунд ахлах болон ахлах ангийн гэсэн 4 одоо төвшөнд үйлчилдэг байгаа. За манай сургуулиудын хүрээнд гэх юм бол бид нар 2026-аас 27 оны хичээлийн жилд бид нар бага боловсрол болон дунд ангийн хичээлийнхаа хөтөлбөр дээр аль бие осны сайн сурдаг Камбрижийн хөтөлбөрийг бид нар сонгож нэвтрүүлтийг нь одоо хийхээр бэлэн болоод байгаа. За байгалийн ухаан суурьтай хичээлүүд маань өөрөө манай олон улсын Камбрижийн хөтөлбөрөөр орно гэсэн үг. За бага ангийн хүрээнд гэх юм бол хүн байгалийн хичээл Камбрижийн хөтөлбөрөөр орно. За манай ICT буюу програм хангамжийн хичээл, мэдээлэл технологийн хичээл маань өөрөө Камбрижийн хөтөлбөрөөр орно. За мөн математикийн хичээл, за англи хэлний хичээл, энэ хичээлүүд маань бол яг багангийн хүрээнд бол англи хэл дээр орохоор байгаа. Энийг бол бид яг сая 4 үе шаттай шалгалтанд орсон гэсэн тийм ээ. За яг тэрний хүрээнд бол манай сургуулиуд маань бол энэ хичээлийн жилдээ бол яг ямар үе шатлалаар сургуулиуд нэвтрүүлэлт хийх. За энэ бол хамгийн чухал зүйл бол ерөөсөө хүний нөөц байдаг. За яг одоогийн байгаа багш ажилчид дээр яаж Камбрижийн хөтөлбөрийн дагуу олон улсын одоо багшлах одоо сертификатыг авч за тэр багш нарыгаа яаж одоо сурагчид руу ялангуяа одоо хэлний олон төвшөнтэй сурагчид руу хэрхэн яаж нэвтрүүлэх гэх мэтчлэн бүх төлөвлөгөөнүүд бол бид нар гаргасан байгаа. За санжин кибер боординг сургуулийн хүрээнд бол яг Камбрижийн хөтөлбөр бага болон дунд ангийн хөтөлбөр бол яг аль бие осоор бол яг 100% одоо хэрэгжилтээр одоо нэвтрүүлэлтийг хийхээр бэлэн болсон байгаа. За үүний хүрээнд гэх юм бол бид нар бага боловсролынхаа хүрээнд Монгол цөм хөтөлбөр дээрээ уялдаж бид нар Камбрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэлт хийж байгаа. За жишээ нь одоо математикийн хичээл 7 хоногийн 8 цаг орлоо гэж бодоход бид нар одоо 4 цаг нь Монгол хөтөлбөрт 4 цаг нь одоо Камбрижийн хөтөлбөр орох гэх мэтчлэн яг ийм үе шаттайгаар за энэ дээрэс нь Монгол хөтөлбөр дээрээ нэмээд Камбрижийн хөтөлбөрөө бид нар одоо уялдаа холбоотойгоор нэвтрүүлэлт хийхээр төлөвлөсөн байгаа. За Камбрижийн хөтөлбөрөөр суралцсанаараа хүүхдүүдэд ямар одоо давуу тал маш олон улсын хөтөлбөр байдаг. За ер нь бол яагаад Камбрижийн хөтөлбөр сонгосон бэ гэхээр нэгдүгээр одоо хөтөлбөрийн шинжилэлт бол маш сайн хийдэг. Одоо ялангуяа одоо хэмнэл оюухан хөгжөөд за технологийн маш олон одоо энэ технологийн шин өөрчлөлтүүд гарч байгаа. Тэгэхээр бидний боловсролын хөтөлбөр маань хотод бас тодорхой хэмжээнд үе шатаагаар өөрчлөгдөх шаардлагатай байгаа. За төрний хүнээд бол Камбрижийн хөтөлбөр маань цаг үетэйгээ уялдаж бас юм хөтөлбөр дээрээ бас ингэж апдейт хийдэг нь манай сургуулийн хувьд бол манай сургуулийн философит бол маш гоё нийцж байгаа. За яг Камбрижийн хөтөлбөр хичээлсэн хүүхдүүдэд ямар үүд нэгдэж байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд гэх юм бол Камбрижийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөгдсөн олон улсад одоо дээгүүр ордог итэд сургууль руу чекпоинт одоо оноогоороо шууд элсэн суралцах эрх нь үүсэж байгаа нэгт. За хоёр дахь юм бол боловсролын яамнаас тодорхой шалгалтууд авдаг анги тишиг шалгалт. За одоо тий улсын шалгалт, за 12 дугаар анги төгсгөл шалгалт гэх мэтчлэн яг түүнтэй адилхан олон улсын бид нар хүүхдүүдийн одоо шалгалт өгдөг материалын дагуу манай хүүхдүүд өөрсдийнхөө мэдлэг чадварыг тодорхойлж байгаа нь маш том давуу талтай. Одоо англи хэлний хичээлийг жишээ нь групп хуваалтаар хичээллээ гэж бодоход эцэгчүүдийн хамгийн их одоо төгөөмөлөрдөг асуулт хариулт нь юу байдаг вэ гэхээр манай хүүхд ингээд энэ тухайн төвшөндөө л байгаад байна гэж ярьдаг. Тухайн төвшөндөө төвшин ахиж байгаа гэдэг зүйл бол яг тэр чигтээ Камбрижийн яг чекпоинт шалгалтын оноогоор олон улсын
оноогоор баталгаажуулж за тэрний дагуу бас сертификат олгодгоор маш том давуу талтай байна. За манай ер нь амжилт кибер франчайз сургуулиуд маань Улаанбаатарт 4 салбар маань байгаа. За тэрэн дээр манай Цонжин кибер партнер сургууль маань арай өөр хөтөлбөр төлөвлөгөө, өөр цагийн хуваар өөр зорилго зорилтын хүрээнд хичээлдэг байгаа. Яагаад тэгэхээр улсын партнер сургууль учраас 7 оны 5 өдөр сургууль дээрээ байрладаг. За хүүхэд маань зөвхөн хичээл сургалтаас гадна өөрийнхөө бие даан суралцах, дээрэс нь тэнд ерөөсөө амьдрах ухааны бүх зөвлөдүүдийг суралцаад байгаа. За бас манай камерч хөтөлбөр дээр хүртэл soft skill-ийн хичээлүүд бас байдаг байгаа. За тэр маань бол манай бас Цонжин кибер партнер сургуулиуд дээр бол бас 100% хэрэгжээд явахаар байгаа. За ганцхан нэг яг тодорхой хичээл баригдах биш хүүхдүүд маань өөрийгөө бие даан суралцах. За дээрэс нь хичээлээс бус цаг дээр бас олон улсын бас юм soft skill-ийн хүрээнд өөрийгөө бас суралцаад явах бүрэн боломжтой ийм том гарцах гаргалгаа нэгдэж байгаа гэсэн үг. За Цонжин кибер партнер сургууль маань энэ хичээлийн жил баг боловсролтой болоод бид нар яг албан ёсоор 26-27 оны хичээлийн жил бүрэн дунд сургууль болж байгаа. За үүний өрөөнд бид нар 5040 м квадрат дөрөв давхар сургуулийн өргөтгөл бас маш амжилттай яг баригдаад явж байна. За үүний хүрээнд хэм бол сургуулиудын маань техник технологи за мэдээж олон улсын хөтөлбөртэй болж байгаагийн хэрээр бид нар бас сургалтынхаа хэрэглэгдэхүүн дээр бол маш олон апдейтүүд хийгдэж байгаа. За лабораторийн тоо нэмэгдэж байгаа. За мэдээж сайенс суурьтай хичээлүүдийг бид нар олон улсын хөтөлбөрөөр орох гэж байгаа учраас яг олон улсын стандартад нийцсэн бид нар хим, физик, биологи гэсэн мэт шинжилгээ ухааны лабораториудыг бас баг дунд алхахын хүүхдүүдийг бүрэн ашиглах боломжтой лабораториудыг бас шинээр нэвтрүүлэлт хийж байгаа. За мөн дээрээс нь мэдээлэл технологийн хичээлүүдээр бас олон улсын хөтөлбөр харах учраас түүндээ уялдуулан бид нар маш өндөр техник технологийн үзүүлэлттэй компьютеруудыг бид нэвтрүүлэлт хийж байгаа. За энэ хичээлийн жил манай Цонжин кибер партнер сургуулиудын бас нэг маш том инновацлог шийдэл маань өөр юу вэ гэхээр хичээлээс гадуурх секц сургуулиудыг бид бас роботоор орлуулж бас сурагчид маань өөрийн гэсэн робот туслахтай мөн дээрээс нь сурагчид маань бас ганц нэг дугуулангуудыг маань бас робот заах шинэлэг зүйлийг бас бид энэ хичээлийн жил бас нэвтрүүлэлт хийх гэж байгаа. Энэ маань бас маш том бас давуу талтай байгаа хаа гэж бодож байна. За сургуулиудын хүрээнд гэх юм бол бид нар маш том ам бүл тоо нэмэгдэж байгаа. За мэдээж баг сургуультай болж байгаа учраас бид нар бага ангийн хүүхдүүд докторийн 7-ны 5 өдөр байлгах учраас бид нар Филиппин улсаас олон улсын сертификаттай за яг тухайн улстай яг энэ хүүхэд тасрагчийн сургалтанд хамрагдаад бүх шаардлагууд нь хангасан ийм найныг бид нар албан ёсоор бас бага боловсролынхаа бага ангийнхаа хүүхдүүдэд зориулж дотор байрныхаа үйл ажиллагаан дээр нь тулгуурлан бид нар олон улсын найны хөтөлбөрийг бас оруулж ирж байгаа. Энэ маань бас бидний хувьд бол маш том инновацлог шийдэл байгаа. За тэгээд Цонжин кибер партнер сургууль маань 26-27 оны хичээлийн 700 гаруй сурагчтай болж нийт 60 болон Монгол болон гадаадын багш нартай үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байгаа.